Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгийг үзэж буй өглөөний, өдрийн эсвэл оройн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ COP буюу талуудын баг хурлын талаар мэдэж авцгаая. Өөрийгөө товч танилцуулах юм бол намайг Инх Тамир гэдэг COP17 загвар хуралдаанд шилдэг багаар шалгарсан бүгд найрамдах Армени улсын гишүүн МОС-ийн олон улсын харилцааны хөтөлбөрийн 3 дугаар курсын оюутан байгаа. COP-ын талаар мэдэж авахын тулд бид үндэс сууриас нь эхлэх хэрэгтэй. Энэ нь анх 1992 онд Бразил улсын Рио де Жанейро хотод доктортой хөгжлийн төлөөх 3 үндсэн том конвенцийн суурь тавигдаж удаах жилүүд нь хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүнд болохоор уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн өсөлт бууралт болон хүрээлэн буй орчны хамгаалалт зэрэг чухал асуудлуудыг авч хэлэлцсэн байдаг. Үүнээс гадна COP гэхээр л хүмүүс нэг л хурал, нэг л конвенц байдаг гэж ойлгох нь илбэг байдаг. Гэтэ яг үндэ COP нь болохоор дэлхийд дахин тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэг зорилгод хүрэхээр чиглэсэн 3 өөр арга хэрэгцэл гэж хэлж болно. Хамгийн эхний бөгөөд үндсэн конвенц нь болохоор United Nations Framework Convention on Climate Change буюу Нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлийн тухай суурь конвенц байдаг. Энэ нь болохоор уур амьсгалын өөрчлөлтөө сэргийлэхээр хүлэмжийн агуулмжийг татвардуулахыг зорддог. Мөн Киотогийн протокол, Парисын хэлэлцээр зэрэг томоохон гэрээ хэлэлцээрүүдийг хэрэгжүүлдэг хэлэлцээр байх нэ. Дараагийнх нь болохоор Convention on Biodiversity буюу биологийн олон янз байдлын тухай конвенц байдаг бөгөөд нэрнээс нь харахад дан ганц ховор төрөл зүйлтэй холбоотой юм шиг боловч энэ нь бүх төрлийн биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах болон үр ашгийг шударгаар хуваалцах зорилготой. Харин хамгийн сүүлийн конвенц буюу United Nations Convention to Combat Desertification буюу цөлжтэй тэмцэх нүүбийн конвенц нь голдуу хувраа бүс нутагдах цөлжилт, газрын дороотол ган гачигт илүү төвлөрсөн байдаг бөгөөд доктортой хөгжлийн зорилтын 15-ны 3 дахь зорилт буюу газрын дороотлыг саармажуулах зорилтыг хариуцдаг байгаа. Мөн энд харагдаж байгаачлан COP16, COP30 гэх мэтийн тоонууд нь тухайн конвенцийн баг хуралд хэдэн удаа зохион байгуулагдаад байгаа тоо хэмжээг харуулж байгаа. Уг 3 конвенцтэй холбоотой шийдвэр гаргах дээд байгууллага нь болохоор Conference of Parties буюу талуудын баг хурал гэж явдаг байгаа. Энэхүү талуудын баг хуралд нь жил бүр оролцогч улсууд уулзаж уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого, конвенцийн хэрэгжилт хяналт тавьж хэлэлцгээр цугладаг. Мөн энэхүү баг хуралд нь дан ганц улсуудын албан ёсны төлөөлөгчд бус, шинжлэх ухааны эрдэмтэд, төрийн бус байгууллагууд, жижиг дунд бизнесүүд зэрэг бүхий л тоглогчид оролцох боломжтой байдаг. Мөн хурлуудын үеэр улсууд өөрийн бодлогуудынхаа талаар хэлэлцэж, мэтгэлцэж, мөн шинийг санаачилж улмаар эцсийн дүндээ тохиролцоонд хүрдэг байгаа. Үүний нэгэн жишээ нь болохоор COP21 үеэр батлагдсан Парисын хэлэлцээр юм аа. Товчхонтой бол COP нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шийдвэрийг хамтдаа гаргах олон улсын тавцан гэж хэлж болно. Олон улс дахь уур амьсгалын засаглалд Nationally Determined Contributions болон National Action Plan гэх хоёр чухал ойлголт байдаг. Nationally Determined Contributions буюу энэ нь болохоор үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр бөгөөд энэ нь улс бүр өөрийн эдийн засаг болон нөхцөл байдлаа тохируулан хувь нэмрээ оруулахаар тодорхойлсон зорилт гэж хэлж болно гэсэн үг. Жишээлбэл зарим улс нь сэргээгт эрчим хүчний салбартаа анхаарч хахад зарим нь ойн санг нэмэгдүүлэхэд анхаарч иж болно. Улсууд нэгдсэн зорилгодоо хүрэхийн тулд тэгвэл яаж амжилттай ажилладаг вэ? Ерөнхийдөө COP-ыг олон тал дипломат ажиллагааны орчин үеийн том жишээ гэж хэлж болно. Олон тал дипломат ажиллагаанд 3 ба түүнээс дээш талууд оролцдог бөгөөд хамтын ажиллагаа, яриа хэлцээрийг чухалчилж ажилладаг байгаа. Уламжилт дипломат ажиллагаанд бол 2 тал дипломат ажиллагаа гэж байдаг. Энэ зөвхөн 2 улсын хооронд явагддаг бол олон тал дипломат ажиллагаа нь болохоор олон улсын байгууллагуудаар дамжуулж 3 ба түүнээс дээш олон тооны улсууд харилцан зөвшөөрлөлд суурилсан үр дүнд хүрэхээр хамтран ажиллахыг хэлдэг байх нэ. Үүнээс гадна ганц улс дангаараа шийдэх боломжгүй асуудлууд буюу уур амьсгалын өөрчлөлт, олон улсын шилжилт хөдөлгөөн, цар тахал зэрэг томоохон асуудлуудыг авч хэлэлцдэг байх нэ. Мөн олон тал дипломат ажиллагаа нь хамтын ажиллагааг дэмжих, уялдаа холбоотой байх, буулт хийх гэсэн ийм 3 C-ийн зарчимд хөвсөн тулгуурладаг байгаа. За энэхүү олон тал дипломат ажиллагааны ач холбогдол нь болохоор бүх нийтийн асуудлыг хамтдан шийдэх суурь болдог. Буюу уур амьсгалын өөрчлөлт, цөлжид, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг нэг улсын хүчин чадлаас хэд давсан шинжтэй том асуудлуудыг шийдвэрлэхэд төлөрдөг тул түрүүний ярьсан 3 том конвенц зэрэг гэрээ механизмууд зайлшгүй шаардлагатай байдаг байгаа. Үүний дараагийн нэгэн том давуу тал нь болохоор итгэлцэл ба хамтын ажиллагааг бэхжүүлдэг явдал байгаа. Энэ нь улсуудын дундах итгэлцэл болон ил тод байдлыг бий болгодог. Энэ нь болохоор улмаар урт хугацааны хамтын ажиллагааны үндсийг бий болгодог байх нэ. Дараагийн нэгэн давуу тал нь болохоор нэгдсэн стандарт болон дүрм тогтоодог явдал байгаа. Үүний хамгийн том жишээ нь болохоор Парисын хэлэлцээрээр тогтсон хүлэмжийн ялгарлыг 1.5 Цельсиус байдлахаар тогтоож өгсөн явдал байгаа. Үүний дараагийн нэгэн ач холбогдол бол хөгжиж буй орнуудын дуу хоолойгоо хүргэх тавцан болж өгдөг нь байгаа. Хөгжиж буй орнууд өөрсдийн нөхцөл байдлыг дэлхийн түвшинд илэрхийлэх боломжийг олгоод улмаар санхүүжилт авах боломжийг бас нээж өгдөг байгаа.
Мөн сүүлийн ач холбогдол нь болохоор нөөц санхүү болон мэдлэгийг хамтран дайжлах үндэс болж өгдөг байгаа. Энэхүү default ажиллагааны үр дүн нь болохоор санхүүжилтийн механизм, технологи болон улсуудын нөө хавыг хуваалцах орон зайг бий болгож өгдөг байх нэ. Ерөнхийдөө бол олон талт дипломат ажиллагаагүйгээр хэд ихэнд гараад байгаа нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй байдаг гэж хэлж болно. Мөн яриа хэлцээ болохоор копийн улсуудын гол элемент гэж хэлж болно бүгдээрээ. Яг тэгэхээр улс болгон өөрийн гэсэн ашиг сонирхолтой, үнэт зүйлтэй байдаг. Одоо жишээ нь хөгжингүй орнууд нүүрс төрөгчийн хөлөмжийн ялгарлаа бууруулахад анхаарч идэг бол хөгжиж буй орнууд нь мөн адил тэдгээр асуудлуудаа шийдвэрлэхийг хүссэн ч санхүүжилт болон хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг. Ийм учраас яриа хэлцээрүүд нь болохоор тухайн улсуудыг ашиг сонирхлуудаа хэлцээд буулт хийж хин хэндээ ашигтай тохиролцоонд хүрэх боломжийг олгодог байх нэ. Чухам яриа хэлцээгд нь юу вэ гэхээр нийтлэг болон зөрчилдсөн сонирхол бүхий хоёр ба түүнээс дээш талууд тохиролцоонд хүрэхийн тулд ярилцах, буулт хийх замаар хамтдаа шийдвэр гаргах үйл явцыг хэлж байгаа. Түүнчлэн бүгдээрээ яриа хэлцээрийн стратегийг илүү нарийн ойлгохын тулд Getting to Yes гэх нэгэн алдартай бүтээлийг төрөвсөн Уильям Юри болон Рожер Фишер нарын тэгшүүлсэн Атна, Батна, Зопа зэрэг нэг томьёонуудыг мэдэж авах шаардлагатай байгаа. За юун түрүүнд Атна гэдэг нь юу вэ гэхээр аливаа улсад байж болох бүхий л боломж гэсэн утгатай. Харин Батна нь болохоор тэдгээр бүх боломжуудаас хамгийн ашигтай, хамгийн сайн сонголтыг хэлж байгаа. Хэдийгээр бүх улсууд Батнатай байдаг ч гэсэндээ мэдээж өөрийнхөө эцсийн зорилго болох Батнагаа шууд нээлттэй ийм тийм гэд хэлэх боломжгүй байдаг. Тийм ч учраас улсууд зөрчилдөд хүрэхийн тулд Зопа буюу хэлцээр хийх боломжтой орон зайг үүсгэх шаардлага гардаг байх нэ. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хоёр тал жаахан чулуу нийтлэг сонирхолтой байх юм бол энэ нь тухайн Зопа бүс рүү орох боломж нээлттэй байна гэснийг илэрхийлж байгаа гэсэн үг. Харин ямар ч нийтлэг ашиг сонирхол хоёр улсын дунд байхгүй бол энэ нь red zone буюу улаан шугамд хүрэж байгаа явдал байгаа. Улаан шугам нь юу вэ гэхээр хилцээнээс гарахад хүрэж болох хязгаар гэж хэлж болно. Копийн улслууд нь ихэвчлэн ногоон, цэнхэр гэсэн хоёр хэсэгт хуваагдаж өрнөдөг. Цэнхэр хэсэг нь Нэгдсэн үндэсний байгууллагын хараа хяналтандаар өрнөж байгаа албан ёсны яриа хэлцээрүүдийг хэлдэг бол үүнд улсуудын төлөөлөгч дипломатууд, хэлцээ хийгчид болон зөвхөн орох зөвшөөрөлттэй албан ёсны ажиглагчид оролцдог байгаа. Харин ногоон хэсэг нь болохоор товчхондоо олон нийтэд нээлттэй хэсэг гэсэн үг. Уг ногоон хэсэг болон цэнхэр бүсийг бүгдээрээ энэ жишээ зурган дээр харах юм бол энэ нь 2021 онд Шотланд улсын Глазго хотод болсон COP26-гийн зохион байгуулалтын зураг байгаа. Эндээс та бүхэн ногоон болон цэнхэр бүсийн ялгааг харж болох нэ. За та бүхний мэдж байгаачлан энэ оны 8 сарын 17-наас 28-ны хооронд Улаанбаатар хотод маань зохион байгуулагдаж байгаа Цөлчтэй тэмцэх Нүүбийн конвенцийн талуудын баг гурал зохион байгуулагдаж байгаа. Энэхүү Монгол улсыг хөгжиж буй орон мөн газар нутгийн 77% төлөвлөлтөд өртөөд байгаа улс зохион байгуулснараа өөрийн хүрээлэн буй орчинтой холбоотой хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон санаачлалуудаа дэлхийн түвшинд танилцуулж олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой маш том боломжтой үйл явдал болж байгаа. За энэ хүрээд миний хичээл дуусч байна. Та бүхэн COP17-гийн зохион байгуулах хороо болон Цөлчтэй тэмцэх Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд харагдж байгаа QR-уудыг уншуулаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.